Сайн байна уу? Би өстө гой газар ирсэн байна. За ороод ирсэн шүү. Энэ хараа миний хажууд байгаа энэ халдваргүйжүүлэх төхөөрөмжүүдийг энэ залуучууд хийсэн байгаа. За энийг яаж ашигладаг вүлээ? Төлөөрөө бишгээ. Гараа тасаа яг бол санитарна. Ингээ гарчгээ гараа арилгаад болоо. Ингээл бишгээд болно. Ингээл болоо. Одоо цаг үед ч одоо яаж би биенээсээ халдвар авахгүй байх вэ гэж хүн болго ярьж байгаа шүү дээ, тийм болохоор одоо бол хамгийн хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ тэгээд хүмүүсийг сонирхоод эхэлсэн юм байна. Юугаараа давуу талтай вэ гэдгийг одоо зулаа өөрөө ярих тий. Шинаны минь замцаноо. За бид нар Монголдо үйлдвэрлэн гар халдваргүйжүүлэх төхөөрөмжийг бий болгосон байгаа. Энэний давуу тал нь хэм бол хүн болгон гар дамжаад халдвар аваад байхгүй. Зөвхөн хөлөөрөө гიშгээр санитарлаа өөрийнх нь гар дээр яг нь. За гар дээрээ аваад гараа халдваргүйжүүлэх боломжтой байгаа. Монголдо үйлдвэрлэж байгаа энэ давуу тал нь юу вэ гэхээр нөгөө дахин боловсруулсан хуванцар хоолой ашиглаад мөн хэвлэлийн үйлдвэрүүдэд гардаг цаасан гол байгаа хаягддаг. Тэр хоёрыг ашиглаад бид нар бүтээсэн байгаа. Ийм голыг ашиглаж байгаа байхгүй юу? Голыг тайрч ашиглаж байгаа. За тэгэхээр нэг хог хаягдахгүй болно гэсэн үг те хөрсөнд усанд агаарт. За нөгөө тэгвэр энэ яг энэ их бие нь болохоор дахин боловсруулах хуванцар юм байна. Хэрвээ одоо эвдэрсэн ямар нэгэн асуудал олсон тохиолдолд энийгээ дахиад эргэлтэнд оруулаад бүтээгдэхүүн болгоод ирэх боломжтой. Ямар ч хог хаягдлагүй бүтээгдэхүүн гэдгээрээ үнэхээр давуу талтай. Одоо энэ одоо ковидын үед чи бид нар бие биенээ л дэмжихгүй юм болвол өөр яах юм бэ тийм биз дээ. Ийм эмээг ингээл хятадаас урдаас оруулаад ирлээ. Тэр нь миний л мэдж байгаагаар 200-аас 300 400 мянган төгрөгийн үнэтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр хятадаас бас нэг тийм хэмжээний одоо мөнгө зарцуулж орж ирээд нөгөөдг нь эвдрээл дахиад хог болдог штеп. Тийм болохоор яагаад энэ залуучуудад дэмжиж болохгүй гэж те ямар ч хог хаягдлах гарахгүй гэж энэ дээрэс нь 2 сарын баталгаатай хаанаас яаж авч болох вэ? За та нар мандуул хэвлэлсэн пэйж үзээр захиалах боломжтой байгаа. Мөн 88 89 98 гэдэг дугаараар захиалга өгөх боломжтой байгаа. Нэг ширхэгч бай, хоёр ширхэгч асна бид нар үнгүй үргээд өгөх боломжтой Улаанбаатар хот дотроо. Хөдөө орон нутгийн хувьд болохоор сайн баглж боглоод хайрцаг савнд ийгээд таны унаанд чинь бид нар тавиад өгч явуулнаа. Тэгээд дээрэс мөн одоо энэ бид нар гар халдваргүйжүүлэхдээ Монсын 500 г-ийн сантол бэлгэнд болгоо өгж байгаа их нээлжин. За мөн энэ хоёр стикийг та бүхэндээ яг нь гар халдваргүйжүүлэгчээ дагаад үнгүй дагалдуулж өгж байгаа. Ер нь бол нэг л зүйлийг хэлмээр байгаа тий. Одоо ингээд COVID-19 халдвар маш их байна гэж гэртээ суугаад ах юм уу? Ингээд л одоо ямар нэгэн хин нэгэн биднийг ирж аврахыг хүлээгээ суугаад ах юм уу? Яах юм? Хамтдаа даван туулъя гэдэг чинь яг ямар ач холбогдолтой ингээд бодоод үзэхээр энэ бүтээгдэхүүн бол яг л таарж байгаа хгүй юу тий. Одоо ингээд байгууллага болгон ашиг орлого олохгүй л те бүгдээрээ ингээд эннийхээ үнийг нэмэл амар их үнэтэй зараадах юм бол энийг хүмүүс худалдаж авч чадахгүй нэгдүгээр те хоёрдугаар нийгмийн хариуцлага гэж бас юм байна шүү дээ. Энийг хямдхан ингээд боломжийн үнээр нийлүүлчих юм бол нөгөө нэг одоо бидний айгаад байгаа хамгийн их хэцүү байгаа халдварч нь хумигдах магадлал нь нэмэгдэж гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ залуучуудыг хийж байгаа юм бол яах аргагүй одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа нөгөө хамтдаа даван туулъя гэдгийг маань гол одоо ач холбогдол энд агуулга нь энд байна гэж би бодоод байна. За ингээд та нар маань холбогдоод аваарай. Баярлалаа.